Өдрийн мэнд намайг соёл матхтай би Dyson Mongolia компани борлуулалтын жолоочоор ажиллаад одоо 5 дахь жилээр үзэж байна. За өнөөдөр манай Dyson-оос надад гитийн бэлэг бариад ээж чинь баярлуул яг гэсэн гоё бэлгийг санал тавиад өнөөдөр би ээжигээ баярлуулахаар Dyson-ы таараа салбар дээрээс бэлэг сонгохоор явж байна. За хэдүүлээ бэлгийг сонгоцгоё. Dyson-д ороод 3 жил ажиллаад 2020 онд корона яг ихсхийн үеэр гараад өөр нэг ажил болоод тэгээд нэг Япон яваад 3-4 жил гадаа өөр ажил хийж байгаа. Тэгээд буцаад Dyson-д орж ирсэн байгаа. Сая 2024 оны 4 сарын 4 сарын 1-нд Dyson-д буцаж орж ирсэн байгаа. Тэр нэрээ цуух сандалмаа сая цагаан сараар нэг хүн манай сандлыг сууд хуулцсан шүү дээ. Зүйлш хэрүүн гэд манайд чи 2 төрөл байгаа. Энэ салфилдаг ээж маань маш их сонирхдаг. Юу юм бэ? Ногоо чинь уурцсан гэсэн. Тийм жижиг юм хөөхөө. Чинь хүүхдийн 20,000, 21,000 төгрөг ордог байсан. Ээж надаас асуудаг байсан. Миний хүү 2 сонголт байгаа. За нэг нь зарим хийдээд тийм ээ гэршүүгээ юмаа бариад алхах. Нөгөөх нь болохоор зарим гэдэггүйгээр хоёул автосандаа суугаад алхах гэх. Тэгээ би дандаа зарим гэж сонгодог байсан. Одоо бодоход яг хоо ичсэн л байсан шиг байгаа. Ээчигээ ирээсээ бодохгүй. Манай ээж энэ шил түрүү жил 3 байсан. Одоо 3.5 болсон байна. Манай Dyson-гийн шилүүдээ араам аймаг гоё байдаг. Ээж нь дандаа Dyson-гоо шилээд өөр газараас юм шилээддэг. Энэ бол реклам биш шүү. Бодит байдаг. Чихрэгүү баяр гэж юу ах вэ? Энэ хоолой юм байна. Энэ аяга баяр гаатай. Тэр чинь нэг спанж юм зэрэг авч байгаа. Оо нэг хамгийн сайн ч. За. Бичтэй сандал авлаа. За би ч нөр мууц сайн ч бас эргэтэй юм болохоор машина хоббитэй. Тэгээ нөө юм гэрт одоо надаас өөр янзлах хүн байхгүй. Ээж ямар аптеркээр үйлдэнэ. Тийм ээ. Тэгээд Dyson-д нэг смайлтай багч байлаа. Бүх хошоо байдаг. Айгуу гоё тийм. Нэгдүгээрт би тэрийг хийдэг. Хоёрдугаарт болохоор одоо топ бараанаа тийм спанж аваа. Юм заахад тийм аяг тав. Яваа нэг зэвэрсэн юм авах хамгийн хэрэгтэй юм байна. Гуравдугаарт эмгтэй хийх галтгаа. Хайрлын тав. Энэ хамгийн гоё юу аа. Манай Dyson-гийн хайрлын тавнууд ер нь бол баг бодолчонд тасгүй өндрөө би шаардчихдээ шүү. Сая сандлаа мартцсан байна. Гар даанчны хөнгөө өргөд ирсэн. Баярлаа. Зя би ч өдөрт нэг удаа зоолттой ээж ирдэг. Бано ээж хүнэнөө. За юу чинь? За онгоц хараад байгаа. За. За. Өтөө өнөөдөр нэр онгоцны 100 жил гээд ганагийн аав нөгөө юунд яадаг гана гадуур явж байгаа гэсэн. Аав нь баяраа тэмдэглэж явж байгаа гэсэн тий. Та тэгвэл баах манаас үйлчлэлтэй л байгаа юм байна. За хүүн очиж чинь. Тий. Замаар нэг жоо үгүйсний маа одоо. За. За би юу битгүү? Та юм битээд яах юм бэ? Би ч юм уу битгүү. Яах юм? За. Хоолны дууссан болохоор гэрлөө хальт очичоод орж ич байгаарэ гэж бодоод. Бууцын халаач. За тийм бууц халаач. За. За утгагүй болцоо. Манай ингээд яриад дууссан байгаа тасалчтай. Ээж алуун тийм биш үү? Тийм, ер нь л ээж алуун тийм байна. За хэдүүлээ манай гэрээр цочилцгоё. Гоё нөө. Өмнө нь бас манай компани надад 2018 оны 3 сарын 8-нд ээж төрийн Мартин аймагт баярлуулж ирсэн. Энэ удаа их баярлуулчаад маш их баярлалаа гэж хэлмээрээ. За цаач одоо ганцаараа байж байгаа да. Зя. Би ирлээ. Танаа хүүхд ирлээ. Япаж байна.
Хүмүүстэй ирсэн шүү дээ. Хүнтэй ирсэн шүү дээ. Хүнтэй ирсэн. За Daiso компани зүгээс ийж их хөрсний баярын бэлэг гээд ээжт нь бэлэг барьна гээд захирлууд маань ягаад тэгээд танд орж ирсэн байна да. Бэлэг ил. За та суучгаа. Энэ авах юм байна. Тэр нэг дараа жилээс нэг химийн шүднүүд хийлгэнэ. Гоё болно. Зя. 9 сар тээж түрээсээ ээлтэй баярлалаа. Зя. Энэ нөгөө миний яриад байгаа сав штэ. 2018 онд авч ирсэн. Одоо хүртэл байгаа. Манайд одоо баг хэдэн жил болж байгаа юм бэ? 7-8 жил болж байгаа юм уу та? За нэг ийм амьдралтай л хоёр хүн байна да. Занаа та хийж тавьж байгаа. Алийн болгон байраа суух уу? За дотор нь байна штэ. За танд хэрэгтэй гээд өндөг шарахын чинь хайруулын тавг аваад ирлээ. За. Хэрнээс аваад. Тэгээ 8 өнгийн спанжийн аяг туугаах юмнууд угаахад бас хэрэгтэй. Дуусчихаа. За энийг авчих. Тэгээ мэдрэмжтэй л авсан байж штэ. Шууд авчихсан. Зөөлхөн Монгол нараа. Өө нүднээс л авсан ийж 3.5 зөв билүү? Зөв те. За. Харамсаад байна уу юу? Дандаа танд хэрэгтэй юмнууд авчирдаг. Өөртөө нэг ганцхан хэрэгтэй мовчлаа. Тэр нэг кофе хоёулын 100 аялаар явбал кофе нэр нь гоё бааш тийм дотор ингээ аяхтай. Та талбарыг яриад соёл гэж яадаг талбарыг барь да. Талах барь да. Хамгийн том бэлэгч ийм шүү. Сандал нэг сандал яач. Миний алдрыг Ирина гэдэг. Би одоо яг төрдсөн утга маань Баян Хонгор аймаг. Тэгээ манайх чинь 61 илүү 59 оны сүүлчээр орж ирэл. Тэгэл энд сууршаал 7 хүүхэдтэй байлаа. Тэгээ хоёр маань бурхны хооронд явсан. Тэгэл одоо энэ нэг тэгээ сайхан л ингээл соёл мандахтайгаар хоёулах юм тэгээ. Миний хүүчүүд тэгэл ярэ гэж ихтэйхэн орлол чарлал явж чаддаг. Их чинь ирчээ тийм. Оо мандах байхгүй ямар мох уйтгартай юм бэ гэдэг тэрүүгээр би нөгөө маш их дуу юу юм тэр орны хинээр тэгээд зурагтай үдэ суучдаг. Нөгөө охин маань уцаа үдэл тэнд суугаад тэгэл мандахруу залгаад загнал ичдэг. Нөгөө дөр нь бүр тэгээд сурцсан хичээхэн хүүхдүүдийг тэгээд яг өөрийнхөө хүүхд шиг би бас хөөдөө хэлдэг. Тэгээд хамгийн гол нь хүн ажиллаа сайн байх хэрэгтэй. Ажлаа хийгээл зөв явж яхад тэгээд аянда миний сайн зам руу явж ил тараад хэрүүл одоо янз бүрийн юм битээ өртгийг одоо тайван хамгийн гол нь тайван амгалан тийм л зан эрхлүүлж явах хэрэгтэй. Тэгээд яг энээс нь тэгээрээ явж ил сайхан энээс өвгөн болорой л гэдэг шүү дээ. Тэгээд энэ сайхан хамт олон дотор ороод ажиллаад амьдраад гарахт нь би бас хэлжээл буцаад орохт нь би бас хэлжээл гэсэн. Нэг л газар хүн нэг л сайхан доктортой байхад хамгийн амьдрал зөв өөр ингээд урсгал явчихдаг нэг олон газар төрж ирэхгүй юм гэж хэлдэг. Хүүдээ хүүгийнхээ хамт олон одоо эрүүл нэг авч явахыг хүсээ өрөө. За эргээд тавтай байлаа. Соёлоо байна уу? За тэгээд бэж та одоо бүх амьдралаа зориулсан маш их баярлалаа гэж хэлье. Миний төлөө намайг одоо үдээ зэрэгтэй хүн болгосон. Ч одоо бүгд одоо энэ хүний ач шүү дээ. Тийм болохоор ээжтэй одоо үргэлж одоо баярлж явдаг та үгээр хэлж чаддгүймаа би ч хүнд тэгэж амар нэлээд хүн биш болохоор хүн янз бүрийг хэлж чадахгүй зүгээр шууд үйлдэлээрээ л харуулж гэж боддог юм. Залуустай хандаж хэлэхэд мөнгөөр аз жаргалыг худалдаж авдаг. Хамгийн гол нь үгээр илэрхийлэх тийм ээ. Үйлчлэл үзүүлэх гэдэг чинь хамгийн гол зүйл үүдгэн шүү. Ээжтэй тэгээд одоо хайртай шүү л гэж хэлээ да одоо. Тэр ч одоо үйлчлэх дуртай гэ. Би ч одоо нөгөө өглөө гарахтаа нэг үнсүүлээд орой унтахтаа нэг үнсүүлдэг. Яагаад гэвэл өглөө үнсүүлээд гарахад өдөр нь хойноос нь аимшигтай мэдээ дуулдах үе гэхээс айдаг. Орой үнсүүлээд унтахад
өглөө нь аимшигтай мэдээтэй сэрэхгүй ихээс айдаг болохоор үргэлж харамсахгүй тул өглөө өсвөлж орой унтахтаа өсвөлдөх юм аа. Хүмүүс ер нь ярьдаг юм байлээ. Одоо настай хүмүүс ч гэсэн аав таны үнсүүлдэг байж ээжтэй үнсүүл. Хожмын нэг өдөр тэгээд ярьж сууж явах үедээ гэж өөрөөс харамсахгүй тулд үргэлжлэл дандаа тэгтэй. Манай Дайсаа компанид маш их баярлалаа гэж хэлье. Захирлуудтай хамт олондоо үзэж байгаа үзэгчдэд та бүхэнд маш их баярлалаа. Их хүрсэн баяраа сайхан тэмдэглээрэй.